Ёо 2025 он Нарны аймгийн газ амьдрал буцаж байгаа гариг дээр тог гүйцгэлгаангүй шатар алхаж байгаа хүн харсан уу? Яаж та зөв харсан байна? Дөгтлөгчээр. Тааснаас бороо орж ир гэж үгүй дээ. Эн чинь орчин үеийн интерьер дизайны шин шийдэл. Энд хүүхдүүд жаргалтай тоглодог. Ёо. Гэхдээ гимгүү осол бол эндхийн гинтийн сюрприз байдаг. Машин паркинг гэдэг чинь бол ур чадвар биш байхгүй юу? Зүгээр л аз. Тэгээ ер нь бол зогсоолоо тааруулж амьдрна гэдэг чинь Тетрисээр бол God level гэсэн үг. Та бүхний өмнө орсон суугчдын 7 хоног бүр гаргадаг уудахгүй ачинда уран бүтээлийг толилуулж байна. Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 1600 орчим сөөх үйл ажиллагаа явуулж байна. Иргэдэд тайлангаа тавьдаггүй. Олон орчим суугчид гомдол гаргаж хаан мэддэггүй. Үндэслэлгүйгээр үн тарифа нэмсэн хэрнээ засвар үйлчлэг хийхгүй оршин суугч. Төвхийн төлбөрийг метр квадрат тутмаар тооцож төлөх нь шудраг бус гэж иргэд үзэж байна. Асуудал байгааг бүгдөө харлаа. Одоо энэ асуудалгаа дахиж амьдрмааргүй байна. Би л авахгүй байна. Гэхдээ надад нэг санаа байна. Өглөөний мэнд сайхан амарцгаасан уу? Нэвтрүүлгийн ментор Уянга манай сөхийг авраач төслийн удирдагч Аясгал цэн компанийн үүсгэн байгуулагч үйл хөдлөх хөрөнгийн менежментийн зөвлөх салбартаа ажилласан 10 жилийн туршлагатай. Зураг авалтаасаа өмнө ямарчлалсан фитнесээ игээд амжуулчлаа. Улаанбаатар хотод 24 цагийн хугацаанд хамаг ажлаа амжуулна гэдэг чинь ер нь бол алаан болж штэ. Тэгэхээр фитнес, ажил, сургууль, цэцэрлэг одоо герман бүх зүйл маань ойрхон байдаг тулдаа амжуулж болж байна. Би хотгондоо амьдраад 10 гаруй жил болж байна. За манай хотгоны давуу тал гэвэл мэдээж байршил. За тэр дундаасаа бид нэр энэ сөөхийн үйл ажиллагаанд нь бол бас сэтгэл ханамжтай байдаг. Мэдээж засан сайжруулах ажлууд бол байгаа. Гэхдээ одоо оршин суугч нарынхаа дунд хүүхдүүдийг хамарсан юм тоглоомоос солилцооч гэдэг юм хөнгөн чанарын юм арга хэмжээний зохион байгуулалт нь одоо миний хувьд болон бас оршин суугч нарт маань их таалагддаг баг. Манай сөөхийг авраач төслийг одоо санаачилсан гол зорилго нь гэвэл Улаанбаатар хотод байгаа энэ сүүхүүдийн одоо нийтлэг одоо асуудлуудыг хөндөж үүн дээрээ бид нар яаж засан сайжруулах боломжтой юм бэ гэдгийг харуулахыг зорьсон юм аа. За өнөөдөр снөө. Нэвтрүүлгийн ментор Цогт Уяр, соёлын гавьяц зүтгэлтэн шог зурааж Улаанбаатар хотын унган иргэн. Нэг хөрсгийн гэлт ирж байгаа юм шиг болж байна. За наашаа ороод. Та хэд маань морьтой юм да. Би чи яг өчигдөрхөө бүрсэн тарга саалж шидлээ хийх гээл байжлаа. За хүмүүс наваг голцоо гайхаад тасаагаад та чин гэртээ магтагаа байж юм дандаа магтаа сурах юм гэдэг. Яг л гэртээ ингэж магтагаа байж байгаа шүү дээ ингээ. Гэтэ чи ирэх шнийг нэвтрүүлэх юм байна. Уцаас ойлоо да. Хөнгөч тоогоод Евгоин Европын интервьюг очих вэ? Уцаас ойлоо хэлээд. Хүмүүс чинь наваг ингээд өдөр шөнөгүй зураг зураал эсвэл өдөр шөнөгүй фэн сонсоол ингээд сууж идэг гэж бодоод идэх шиг байгаа. Бусдын л адил. Тэгэл гэрүүрийнхээ ажилд ч бас оролцсон. Би харин энэ завшааныг дайландуулаад яаж тараг үрдгээ нэг видеогоор нэг харуулаадах юм. Та бүхэнд гэж бодлоо гинт. За ингээд энэ тараг амс. За бүгдээ зургандаа гарцгаая. Сөөхөө аварцгаая. Реалити шоуны метро ажиллах урилгыг хүлээж аваад ажиллаж байна. За мэдээж Улаанбаатар хотын иргэн бүрийн өмнө толгорсон маш том асуудал. Тэгээд энэ олон түвний анхаарлыг хандуулах, хамтаа шийдэл олох зорилгоор энэ нэвтрүүлэгт оролцож байна. Иргэн хүний хувьд бол хамгийн түрүүн сүүхийн төлбөрийг цаг тухайд нь төлөх гэж ойлгодог тэр чухалаараа манайхан бол сүүхийн төлбөрийг цаг тухайд нь төлөхийг хичээж явдаг тийм айл байна. Тэгээд хамтдаа зурганд гарцгаая.
нэвтрүүлгийн ментор, мөнгөн чимэг, хот болон бүс нутаг төлөвлөлтийн инженер, зөөлөн хотын шийдэл төрийн бас байгууллагын хот төлөвлөлтийн зөвлөх салбарт ажилласан 13 жилийн туршлагатай. Өмнө нь бол одоо ингээд би бол хотод бол тий олон жил одоо хотын яг ялангуяа ингээд нэг хотын төвд амьдрах, хотын иргэн гэдэг утгаараа их тийм дуртай амьдардаг гэсэн. Тэгээд ингээд явцын дундаа бол бас ингээд амьдарч байгаа газрынхаа сүүхийн асуудал ч гэдэг юм уу, иймэрхүү юмдаас тодорхой хэмжээгээр бас ингээд сэтгэл дундуур байгаад нэг банкын нэг юм одоо юу гэдэг орж гарах өглөө оройдоо нэг орж гарахад нэг юм амьдарч байгаа газартаа сэтгэл дундуур болсон. Тэгээ ер нь амны орон сууц одоо ингээд барьж эхлээд өөрөө ингээд амьдраад ингээд ирэхэд бол яг нөө сөөхийн ажил маань яг өөрийн толгой дээр буугаад өөртөө сөөхийн дарга болоод орчноо ингээд сайжруулад амьдарч байгаа. За хэдий одоо юу гэдэг би ингээд одоо хотын төвөөс одоо 20 км-ийн зайтай амьдарч байгаа боловч бид нар нэг л хотод ингээд нэгэн дээвэрдээ ороод ингээд амьдарч байгаа болохоор энд ч гэсэн бас юм хөршлөн амьдрах, хөрштөөгөө сайхан харилцаатай холбоотой бас амьдардаг. Ер нь бол эргэн тойрныхоо бүх айлуудтай одоо харилцаа холбоо сайтай ингэж тухтай амьдарч чаддгаа. Тамиртай минь яха. Bye. За манай хоёр тийш оръё. За ажилд эхэллээ штэ манайхаа. Юу л болох вэ доо тий? Харт. Төгөө урцгай ямарч байсан. Тий. За ямар ч хэлээсээ ингээд миний урилгыг хүлээж авч ингээд хамтарч ажиллаж байгаадаа та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд ингээд юниформтай байна хэдүүлээ. Тий ингээд хувцас өмсөөд Манай сүүхийг авраач. За аварцгай. Их олон хүнд хүрсэн, гоё мэдээлэл өгсөн сайн контент болох хаа гэж итгэлтэй байна. Тий, урд нь ийм нэвтрүүлэг хийж байгааг болохоор хүмүүс их сонсгож үзэх хаа. За эхлэх үү? За эхлэе. За миний уран бүтээлийн чиглэл бол мэдээж хошин шог зураг гэдэг бол шүүмжлэлт. Би одоо төрөл сэтгүүл зүй болоод өрсөлдөхөрлөгийн ийм хамтсан ийм төрөл гэж үздэг. Тэр ч утгаараа одоо энэ нэвтрүүлэгт байх миний гол үүрэг бол одоо нэг алдаа дутагдал болохгүй байгаа тэр бүхнийг ил гаргаж хүмүүст харуулах тэр нэг зорилго нь байх болов гэж бодож байна. Яг үйл хөдлөх хөрөнгийн салбарт ингээд 10 дахь жилдээ ажиллаж байна. Тэгэхээр ер нь бүхэл төрлийн барилга байгууламжийн менежмент дээр ажилласан туршлагатай. За тэгээд яг энэ явцад бол ямар асуудал дээр тулгарсан бэ гэхээр ерөөсө бүгдээрээ Улаанбаатар хотод амьдрах соёл мэдэхгүй байна. За байшин барилгад амьдрах соёл мэдэхгүй байна. Энийг сайжруулах ажлыг хэн нэгэн хийх ёстой юм байна л гэж харсан байгаа. Яг энэ болгоны бас яг үндсэн суурь нь бас юу юм бэ гэхээр бид нар нөгөө нэг маш жижиг нэгж буюу амьдрах орчныхоо нөхцөл байдлыг сайжруулахад одоо илүү ингэж түлхүү ажилтдаг юм сөөхийн үйл ажиллагаа буюу орчныхоо одоо оршин суугчдыг идэвхжүүлж орцноосоо эхлэх нь зүйтэй болов гэдэг энэ одоо төслийг илүү одоо нөгөө дэмжиж одоо ажиллахыг хүсэж байгаа. Манай төслийн ураа бол хотхны соёлоос хотын соёл гэж байгаа. Улаанбаатар хотдоо соёлтой амьдрыг гэвэл сөөх гэдэг чинь өөрөө ингээд та юм аа. Маш жижигхэн бүтцээс л бид нар соёлыг түгээнэ. Соёл түүнээс л эхэлнэ. Одоо мэдээж том зүйл ярих ёстой, хийх ёстой. Гэтэл та зөвхөн өөрийнхөө амьдарч байгаа байрандаа л соёлтой амьдарч чадж байгаа юу гэдгээс л эхлэх хэрэгтэй. За бүгдээрээ хамтдаа энэ нэвтрүүлгээрээ дамжуулаад хотхны соёлоос эхлүүлж хотын соёлыг хамтдаа бүтээцгээе. Монгол Улсын нийт хүн амын 69% нь Улаанбаатар хотод төвлөрөн суурьсан бөгөөд тэдний дийлэнх нь орон сууцнд амьдардаг. 2025 оны байдлаар нийт 2700 орчим суух бүртгэлтэй байдгаас тэдний дийлэнх нь буюу 70% нь оршин суугчид нь сөөхийн үйл ажиллагаанд оролцдог гэсэн судалгаа бий. Тэгвэл энэ байдлыг өөрчлөхийг хүссэн 700 гаруй иргэн манай сөөхийг авраач нэвтрүүлгийн сонгон шалгаруулалтанд хүсэлтэд явуулаад байгаа байлаа. Тэдгээрээс 42.5% нь Баянгол дүүрэг, 29.4% нь Баянзүрх дүүрэг, 16.2% нь Хан ул дүүргийн иргэд тус саналаа ирүүлээд байгаа юм.
Нэвтрүүлгийн эхний шатанд иргэдийн итвэх саналыг үнэлж 10 суухийн байрыг сонгосон бөгөөд тус 10 байран дээр бодит нөхцөл байдлын үзлэг хийсэн дүгнэлт дээрээ тулгуурлан 3 суухийн байрыг сонгох юм. Манай сүүхийг авраач төслийн хүрээнд нийт 720 иргэнээс болон 58 байраас санал ирсэн. Тэрний одоо топ 10 буюу одоо хамгийн өндөр саналтай байсан 10 байрыг бид нэр онооныхон жагсаалтаар нь ингээд дүгнсэн. За одоо хамгийн ихэнд бол 26 дугаар байр буюу Эко 26 гэдэг байран дээр ирсэн байна. За тэгээд нөхцөл байдлынхаа дүгнэлтийг гаргацгаая. Галын гидратууд их хэмжээтэй л юм. За хамгийн өндөр саналтай Golden Park хотхоноор сая ороод гарлаа. Манай хоёрт ер нь ямар мэдрэмж төрж байна? Ер нь бол хотхны хувьд л юу гэдэг яг өдөр тутмын арчилгаа гэж байдаг шүү дээ. Ер нь бол яг одоо өнөөдөр хариуцж байгаа хүмүүс энийг ингээд хийцэн байх ёстой гэдэг зүйлүүд маань үнэхээр байхгүй байна. Тэгэхээр одоо энэ дээр яг бид нэгээд өөрчлөлт хийгвэл бас үнэхээр их төсөл санхүүгийн асуудал байгаа учраас бид нар яг энийг сонгох уугүй юу гэдэг дээр бол маш эргэлзээтэй байна. Тийм, ер нь бол үнэлгээ бол маш муу авч байна. Нэг талаасаа бид нар одоо яг энэ төслийнхөө хүрээнд ивент тэтгэгч нарын одоо санхүүжилтээр энэ ажлыг хийж гүйцэтгэж байгаа шүү дээ. Тийм, тэгээд маш их зардал гарна гэдэг нь бол үнэн харагдаж байна. Тэгээ аюултай харагдаж байна. За тэгээд энэ ингээд харах юм бол дүүргээс бол энд их одоо ажлуудыг хийж өгдөг юм бэлээ. Энэ жишээ нь хогны менежмент дээр анхаарсан байна, хогийн цэгийг хийж өгсөн байна, хүүхдийн тоглоомын талбайг бас шинчилж өгсөн гэж тэгжсэн. Тэгэхээр ер нь бол нэг талаасаа дандаа авахыг хүсдэг. Тэгээд буцаагаад хүний өгсөн зүйлсийг ингээд арчлаад авч явж чадах болов уу гэдэг эргэлзээ бол одоо маш их төрж байгаа учраас үнэлгээний хувьд ч гэсэн маш муу үнэлгээ авч байгаа болохоор энэ Golden Park ер нь бол сонгогдохгүй хандлагатай харагдаж байна, тийм үү? За дараагийн төсөл рүү явцгаая. халаад улаассан байгаа тоххой. Босооны юм чи юм. Гайг тийм үү. Яг энэ байрны хувьд бол уул нь хогийн нэгдсэн цэг бол байна тийм. Гэхдээ хүмүүс нь одоо яг эндээ ингээ хаяад бассан гэдэг юм уу. Энэ бункер бас өөрөө иргэд одоо яг цаашид ер нь яг Монголд ер нь хэрэгтэй эвгүй юу юм тийм. Ер нь бол баг бүх байран дээр л ингээ хийх ажил их байгаа нь харагдаж байгаа зү. Бүгдээрээ нийтээрээ алдагдсан менежмент нь байхгүй. Хэдүүлээ бүр дорчтогшоогоо нөө сонгосон 3 байрныхаа гүнлүү нь орох юм бол энэ болгоны бүгдийг нь ойлгох баха. Энд дээр яагаад ингэ дандаа юм хог цаас хийд юм болоо. Дандаа ингэ шалтах. Энд ихтэй анивчих ёстой. Тэгээ эндээсээ бол ингэ хохорл. Гагнаад ерөөсөө байхгүй болгоцсон. Ажиллагааг болгоцсон. Энэ бол одоо жишээ нь ингээд цэвэрлэгээл байгаа байхгүй юу? Энэ чинь ингээд хана нь муу биш байгаа байхгүй юу? Зөвхөн шалаал угаагаад байна. Тэгэл ханаа угаахгүй. Энэ хогийн пункрээ байхгүй. Хогийн пункрээ байхгүй. За өнөөдөр ингээд манай компани зүгээс сонгогдсон 10 байраараа ингээд нэг захаас нөгөө зах хүртэл рүү Баянгол дүүрэг дээр 7 байр, за Баян зүрх дүүрэг дээр 3 байр
ингээ үзэж дүгэлтэд гаргаж байна. За тэгээ аюулгүй байдал талаасаа нийтээр ер нь манай хотхнууд маань камер жуултмуутай, дээр нь цахилгааны шийт бүгд онгорхоо их ихэн цоож суурга байхгүй. Тэгээ гэрэлтүүлэг байхгүй. Тэгээ сохор бус маш ихтэй. Ер нь жоох нэлээ эрсдэл өндөр аюултай гэж харагдаж байгаа да. зөв. За ерөнхий байдлаараа. За ерөнхий байдлаар бол яг нийтлэг нэг юм анзаарэгдэж байгаа нэгээд бүгд ингээд даун болчихсон буюу унчилсан байдалтай. Энэ мэдээж яг менежмент талаасаа байгаа удирдлага менежмент арга барил гэдэг юм уу энэ зүйлүүд нь ер нь жоохон болж өгөхгүй байна. Яг одоо юу гэдэг манай Улаанбаатарт байгаа зөвхөн энэ 10 байраар ингээд тойроод явхад л ерөнхийдөө бидний амьдарч байгаа энэ орчин маань өөрөө нэг ийм л байж тээ ер нь бол тээ. Цэвэрлэгээ үйлчилгээ талаас нь манай ганц яд өгөлтэй. За цэвэрлэгээ үйлчилгээ талаас ерөнхийдөө хүний цэвэрлж байгаа одоо ажлыг одоо манай оршин суугчдаас үнэлэхгүй байна. Гоё байна, сайхан байна. Энэ хүмүүс чинь бас урмаар ажилтдаг шүү дээ. Тэгээ бас нөгөө цалин ус бас муу байгаа бах. Тий. Ийм л нийтлэг байна да. Тэгээ бид нар бол яг энэ 10 байрныхаа сөөхийн дарга нартай бол уулзалт хийгээгүй. Өөрсдийнхөө харах гэсэн 6 үзүүлэлтээрээ дүгнэлтээ гаргаж байгаа. Ямар ч байсан өнөөдөр сайхан 10 байраараа яваад үзчихлээ. Одоо дүгнэлтээ гаргацгаая. За. Цэцэг услахгүй болохоор яадаг вүлээ? Үхдэг, хорчидаг, хаддаг. Тэгээд гомдно. Үүнтэй адилхан бид нар хүрээлэн буюу амьдарч буй орчноо хайрлаж, тордож, хамгаалж тордохгүй бол царай алддаг. За энэ яах вэ? За манай төслийн багийнхан яг одоо өрөөнд дотроо өнгөрсөн 1 сарын хугацаанд нийслэл хотод амьдардаг 700 гаруй иргэд орсон суугчдаас манай байрыг, манай сөхийг авраад өгөөч гэдэг санал гомдол хүсэлтийг хүлээж авсан байна. Яг одоо тэр өрөөнд сонгон шалгуулалт хийж байгаа маань миний сонссон мэдээлэлээр 10 байрыг сонгоно гэдэг байгаа. Өдрөө орж харцгаая. За манайхан юу болж сонгон шалгаруулалт нь миний сонссон мэдээлэлээр 700 гаруй хүмүүс санал өргөдөл те хүсэлтэд илгээсэн гэж сонссон. Ер нь бол авралгүй болцсон манай нэг сөөхийг барийг минь аварж бид бүгдийг 50 ажиргалтай тухтай амьдруулж өгөөч гэдэг ийм хүсэлтийг ирүүлсэн гэж ойлгосон байгаа. Тэгэхээр яг сонгон шалгаруулалтын бүс нь ер нь та хэд манаас яг сонгохдоо юу те ямар зүйлүүдийг үндэслэж сонгож байна. Нөхцөл байдлыг танилцуулбал. За 728 санал албан ёсоор бол ирсэн. Бид нар чинь санал асуулгаа интернет дээр тий Facebook дээр ингээд нээлттэй яг ингээд юм цөөхөн хідэн асуулттайгаар бид нар санал асуулгаа явуулсан. Тэгээ энийг ингээд харахад бол энэ 58 орон сууц хотхон бидэнд хандсан байна. Тэгэхээр яг хуу бидний зүгээс гэх юм бол бүтэн жилийн хугацаанд бодсон сансан ажил маань ингээд ийм зураг болоод бодит болоод тэг үнэхээр хэрэгцээ шаардлага нь өндөр байсан юм байна гэдэг мэдрэмжийг авах үнэхээр сайхан байна. Эсвэргээрээ Улаанбаатар хотын байшин барилгууд ямар аюултай байна, эрсдэлтэй байна гэдэг зүйлийг одоо ингээд манай инженерүүд ингээд явж үзсэн тий дүнэлтээ ингээд бид нарт ингээд танилцуулж байна л да. Надад нэг асуулт байна л инженерээс 700 гаруй иргэдээс ингээд 10 гаруй байр ингээд ерөнхийдөө яригдж байгаа юм байна шүү дээ тий. Дүнүүдээ яг эдгээр зүйлүүдийг үндэслээ таны хувьд яаж ийм байранд орон сууцанд хүн амьдарч байна арайчтэй гэмээр тийм одоо хороолол байр байгаа. Хоёул байрыг нийлээд яхин зүгээр хэрвээ байгаа бол дүүргийг нийлүүл. Баян гол дүүрэг. Баян болоо. Баян гол. Манай дүүрэг шүү дээ. Нэр юм уу? Баян гол дүүрэг. Баян голын иргэд маань анхааралтай сонсоорой. Манай дүүрэг гэж шүү. Яг ямар асуудлын үндэслэлийг та баян гол дүүрэг гэж хэлж байгаа вэ? Хоёул байрыг нийлэхгүйгээр асуудлууд юм. За энэ захилгааны самбар болон галын хор дулааны хэмжих хэрэгслүүдийг үндэслэсэн юм тий. 3 үндэс шалгаруулалтыг өөрөө зарчмаар яалаа. Тэгэхээр ер нь тий аюулгүй байдал тий эдгээрийг үндэслээд дүгнэлтээ гаргасан. Тэгэхэд ер нь бол баян гол дүүрэг ер нь нэлээ өндөр эрсдэлтэй. Нийтлэг. За нийт одоо ингээд 720 хэдэн санд ирсэн. Тэгээ 58 ширхэг хотхон орон сууцны нийтлэг ингээд санд ирж байгаа. Бүгдэнд нь байгаа нийтлэг нэг алдаа гэхээр давтагч байгаа алдаа гэх юм бол юу байхгүй? Камер байхгүй. Камер ч маш муутай. Бага боловч ажиллахгүй их. Тийм байна. Тэгээд дээр нь ингээд бүх ингээд юунуудаараа
галын систем бас байдаг. Галын систем маш чухал шүү дээ. Утаан мэдрэгч энэ төр байдаг боловч ихэнх нь ингээд зүгээр нүдээр харахад л алдаа зарцсан. Зөв бэлэг тэмдгийн шин чанартай. Бэлэгтийн шин чанартай болсон. За тэгээд хамгийн сүүлд бас ингээд хэлэхэд байна. Дээврийн орц гарцны хөрүүдээ хариуцсан жижүүр мүжүүртэй өгдөг. Нөгөөх нь ингээ за энэ дэлгүүр хаана гэхэд хайхад болохгүй. Тэр ер нь дэлгүүр ийм арслантай авдар мавдар дотор ингэж ажиллаж ирсэн тий. Тэр нь хизээч олдгүй. Ер нь хүн тэр дээшээ гарна гэдэг ойлголт ер нь байдгүй байх тий. Ер нь би бол зүгээр хараад гэж боддоо шүү дээ. Энэ угсаал чойртой байх хэрэгтэй юм байл гэж. Нэг байран дээр бас нэг гоё нэг юм таарсан. Яасан гэхээр тэгэхээр байраа тойроод 8 камертай. Нэг камерыг ихт дээш харцсан. Тэгэр харж байгаа бол шуу мó. Тийм байдал. Тийм л байдалтай. Гараа хяналт байхгүй, зохион байгуулалт байхгүй. Сөөхөд ч бас нэг талаараа мэрэгжлийн бусал байна л да. Ер нь бол баг бүрдэлтэй айгуу муутай. Тийм ихэнх нь одоо нэг 5-аас 10 хүн дотор л одоо сөөхийн менежментийг хийж гин. За тэгээд хүн хүч олдохгүй байна. За тэгээд доктор сууршил байхгүй. Энэ ажил хийж байгаа ажилдаа өөрөө дуртай биш, мэдгүй л байгаа юм л да. Тийм. Тэгэхээр сөөхийн даргаыг одоо манай компани байнга л хилдэг чадварчуулахгүй бол мэрэгжлийн болгохгүй бол ядаж номын дуу сонсохгүй бол бид нар Улаанбаатар хотын бүх байшинг аварч дийлэхгүй. Зэзэ сонгон шалгаруулалт бол ямар ч асуудалгүй өгч. Тэгээд миний хувьд сая эндээс олсон мэтэл бол Баянголд дүрэг хамгийн муу гэдэг л амар муухай санагдлаа. Тэгээд ямар ч тач 700 гаруй саналаас бол 10 гаруй одоо байр сөөхийг бол одоо энэ сонгож байгаа юм байна. Тэгээд түүний нэгд нь Баянгол дүрэг орсон гэж энэ Баянгол дүргийн иргэд орсон суугчид сөөхийн дарга нар өдөрлгүүд ажиллаа хий гэж хэлмээр. Тэгээд үлцэн ажлын энэ хүмүүст үлдээ. Баярлалаа. Мэргэжлийн багийн дүгнэлт гарлаа. Ингээд 3 ментор маань бодит үнэлгээ, олон талын үнцгийг харгалзан удаан хэлэлцсэний үр дүнд өөрчлөлтийн гараанд гарах 3 байраа сонгоход бэлэн болоод байна. Эн чин одоо сонгон шалгуулалтанд нөгөө барьсан гол шалгуур нь юу байгаа лээ. Тий, яг хуу нэг талаасаа яг дотроо ингээд бодоод байсан. Тий, ингээд ийм соёлын өв талаас нэг нэгийг сонгочмоор байсан. Тэгээд нэг нь бол нэг юу баймаар байсан. Ийм хотхон баймаар байгаа. Тий, хотхон магадгүй шинж байж болно. Тий. Яаж одооноос яаж зөв авч явах юм бэ гэдгийг сургаад өгье гэсэн санаа тий. Нэг нь болохоор ийм сингл орон сууц. Дан орон сууц. Тий, яагаад сингл орон сууц гэсэн бэ гэхээр сингл орон сууцны сүүхийн төлбөр өндөр гарна. Яахын арга байхгүй. Яг цөөхөн айлд зардал нь хуваарлагдаж байгаа гэдэг талаас. Гэхдээ ямар үйлчлэгээ байхандаас аягүй чухал л да. Тэгээ нэг сингл орон сууц гэдэг. Гэхдээ яг одоо хэрвээ энэ үйл хөдлөх юу барилгуудыг одоо нийгмийн төлөөлөл гэж үзвэл одоо нэг настай хүн те нэг настай хүн тэгээд нэг залуу хүн. Тэгээд цаашаа одоо гэрүүлээ төлөвлөсөн цаашаа илүү гоё амьдрах хүсэл эрмэлзэлтэй нэг тийм залуу хүн нөгөөх нь нэг ийм сингл гэр бүлийг бид нар сонгох гэдэг шүү дээ. Сингл залуу. Яаж ч магадгүй те одоо шиг тэр нөгөө нийгмийн төлөөллүүдээс аль болохоор оруулвал тэр нийгмийг ерөнхийдөө төлөөлж чадах нэтгүүл болох. Дандаа нэг хуучин барилгууд яг л хуучин барилга болгонд засвар хэрэгтэй. Гэтэл шинэ байшинд бас өөрчлөх юмуд хэрэгтэй шүү дээ. Өнгөн засвар нь бага байж болно. Гэхдээ бүтцийнхаа хувь зохион байгуулалтын хоёрдугаар эхнээс нь зөвөр авч явах гэдэг утгатай нэг ийм бас насчил залуу мөртлөө идэвхтэй ийм сүйхтэй барилга байвал зүгээр баг. За гурлаа тэгээд албан ёсоор одоо ингээд 3 сөхөө гурлаа сонгоё. Тийх үү? За тэгвэл юу яах вэ те? Сингл орон сууцаасаа энэ нүүрнээсээ Happiness Town-ыг баталгаатай сонгох уу гурлаа? За сонгоё. Би юу сонгож байна? За тэгвэл 39 дугаар байрыг сингл орон сууц. Үнчин барай. 39 дугаар байрны итгэх зүтгэлийг үнэлээд сонгоно. За тэгээд тий одоо түрүүний ярьсан нөгөө гол үндэслүүдийг үнэлээ. Бас энэ дээр санал нэгтэй байгаа. За тэгвэл
39 дугаар байраа гурлаа сонгоё. Өвтөйсөн барилга. За аркта шарыгаа сонгоё. Тий. Олон хүчтэй бол. За Жишээ нь түрүүний нэг гол ярьсан зүйлүүдээр үндэслээд тий эрдэнэ бас айгүй итэвхтэй байгаад нь тий одоо нөгөө яг уугуул нөгөө сүнсэн ингээд холбогдож байна гэж одоо бид нар үзлээ. Ой санамжтайсэн. Ой санамжтайсэн хүмүүс нь гэдэг үнэхээр одоо орон сууцсандаа байшиндаа дурсамжиндаа хайртай хүмүүс биднэрт ингээд илүү итэвхтэй санал өгсөн байна гэж үзээд за сонголоо баяр хүргье гэдэг. За гурван байранда баяр хүргье. Тэгээ яг мэдээж эн чинь нөгөө нэлээ удаа маргалдаад бид нар чинь одоо маргаанаа бас нэг эфирээр зочих нь бас нөгөө этик соёлын хувьд буруу учраас тэр маргааны хэсгийг нь бол хассан байгаа шүү үзэгчтэй. Тийм болохоор нөгөө ямар нэгэн үгсэн хөвдсөн гэртэлцсэн хэрэг бол огт биш. Нэлээ ширүүн маргаж бас муудалцаад би энэ луга хялгаж харж ээж бас энэ нэрээсгэж энэ сонголтын дээр ирсэн шүү. Тийм болохоор бас нэлээ хүч хөдөлмөр одоо юу гэдгийг олон талын тэр үзүүлэлтүүдийг үнж дүгнсний үндсэн дээр энэ гурван байр сонгогдлоо. Тэгэхээр энэ гурван байрны одоо санал өгсөн оршин суугчид идэвхтэй байсан цөөхийнхэнтэй баяр хүргэе гэж хэлмээр. За тэгээ за баярлалаа. Нэг сарын хугацаанд үргэлжилж байгаа одоо манай цөөхийг авраач гэдэг энэ төслийнхаа хүрээнд бид нэр одоо сонгосон гурван байранда мэдээж бид нэр эд шидтэй хүмүүс биш те бүгднгийн одоо ингээд цоо шин болгоод тэг ингээд юм маш их зардал гаргаад ингээд тийм үйл ажиллагаа бид нар хийх боломж байхгүй. Юу бид нар амлах вэ гэхээр бид нар гол нь менежментийг нь сайжруулнаа. Сөөгч нь өөрөө маш их мөнгөтэй байж иж хийдэг ажил биш юм аа. Тэ хуримтлалын сангаа зөв үүсгдэг байчвал ажилчид нь сайн тогтвортой байждаг байвал за тэгээ бичиг цаасны боловсруулалт ажиллаа ингээд нөгөө тайлагнах гэх тэ ерөн сөөхүүд дээр чинь ганц нөгөө иргэдээс ирдэг гомдол нь тайлангаа тавьдаг. Тэ ерөөсөө ямар хүн байдгийг ч бид нар танихгүй мэдгүй гэдэг асуудлууд аюух гарч ирдэг. Тэгэхээр бид нар энэ хамгийн гол цөм нь энэ менежмент сайжирнаа. Мэдээж дагаад ирж байгаа давуу талууд бид нар бас байгаа. Тэгвэл тэрийг дараагийн нэвтрүүлэг дээр илүү дэлгэрэнгүй нөгөө яг юу хийх вэ гэдэг талаас илүү ярьсан зөв юм шиг байна. Тэгээ голны яг мэдээж нөгөө сөөхийн засаглалын ил тод тунгалаг болох. Тэр хэрээр нэг оршин суугчдын итгэл, урам зориг нь сэрэх. Тэр хэрээр төлбөрөө сайн өгдөг болох. Төлбөрөө сайн өгөхөөр нөгөө илүү юм хийх боломжтой одоо юу гэдгийг санхүү бүрдэх, нөгөө одоо үйлчлэгээний ажилтнуудаа өгөх цалин бүрдэх, тэгээд доктор суурьшил нь сайжрах, үйлчлэгээ нь сайжрах гэдэг ингэсэн одоо бие биенээсээ хамааралтай энэ циклийг зөв тийш нь эргүүлэхийн тулд бидний хийж байгаа ийм нөлөөлөл юм аа гэж ойлгох хэрэгтэй байх юм байна. Яг ер нь бол нөгөө зөөлөн хот гэдэг намын талаар бол ярьсан байгаа. Тэн дээрээс бид нар юу суралцж болох вэ? Энэ одоо амьдрах орчинтой холбоотой, сөөхийн үйл ажиллагаатай холбоотой юу суралцж болох вэ гэхээр ердөөсөө хэрхэн хүн хоорондын харилцааг бий болгох, хөршилж амьдрах соёлыг одоо энд түгээж болох вэ гэдэг дээр л илүү одоо бид нар бас анхаарч дайлуулах, тэрийг бий болгох талаас нь одоо ажиллахыг хичээнэ. Манай сонгогдсон орон сууцны сөөхүүд ч гэсэн бас айгүй баярлалтайгаар хүлээж авах бах. Би ч гэсэн бас энэ мэдээг дуулгахын тулд айгүй бас яарч ийн. Тий. Йоо, маань сөөхийг авраач төсөл буюу маань шоуны хамгийн гол хүмүүс энэ дотор цугларсан байна. Маш чухал мэдээллүүдийг ярьж байна. Нэг зүйлийг амар сайн ойлгосон. Би сөөхийн хөтөлбөрийг заавал төлөх ёстой юм байна. Гэхдээ ер нь төлөвлөдөг. Гэхдээ ер нь дутаач болохгүй байна гэдэг маш сайн ойлголоо. Тэгээд энэ дотор байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Та бүхэн энэ төслийн, энэ шоуны хамгийн том амин сүнсэн шүү гэж хэлмээр байна. Энэ хүмүүс байхгүй бол энэ шоу байхгүй гэсэн. За орчин мэдээлэл үргэлжлүүлье. Хог аюулын менежментийн үндсэн суурь үзүүлэлт бол олон улсын жишээлд юу гэдэг вэ гэхээр мэдлэг ойлголтын зөрүү гаргах нь их чухал байдаг гэж одоо улс нийтээр бол ярьж байгаа. За сөөхийн хувьд бол юу вэ гэхээр за юуг яаж ангилахын, хаана аваачихын гэдэг юм процедуруудын аюу тодорхой болгож өгөөд бошлох хог нь ирээд авчдаг. Ангилсан тохирыг бас аваа явчихдаг. За манай байгууллага нь их усүр дээр нь хог хаяллыг ангилж, ялгах, цэвэр байдлаар нь түүхийдийг дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүлээлгэж өгөх үндсэн зорилготой бөгөөд энэ төсөл маань яг энэ зорилготой нийцсэн эхлэхэд ээлтийн шийдлийг бий болгох эрхэм зорилготой маань нэгт уялдаж өгсөн учраас энэ төсөлтэй хамтарч ажиллахаар шийдсэн байгаа.
хүн болгон хичээл зүтгэл гаргаад сөөх дээрээ англиад ялгаа тавьчих юм бол тэрийг нь асуудалгүй ирээд авах одоо тэр ачлалтыг бий болгох одоо тэр менежментийн системийг үндсэн одоо суурь үзүүлэлтүүдийн нэг болох өрх бүрийн бөөгнөрл болох сөөх дээр ажиллах нь хамгийн чухал үндсэг гэж бодож байгаа. Тэгэхээр бид нар яг энэ дээр ер нь бол яг ийм шийдэл гаргах чад байна. Хүн гэртээ орохын тулд 3 төрлийн нэвтрэлт хийж байгаа. Яг одоо орчин үеийн орон сууцны барилгуудад нэгдүгээрт нь машинтайгаа хотхныхоо хашаар орж ийнэ. Орцныхоо хаалгаар бас нэвтрээд орж ийнэ. Гуравдугаарт нь лифтэндээ суугаад тухайн өөрийнхөө амьдралыг давхартаа гарч байгаа. Тэгэхээр бид нар яг энэ орж байгаа 3 төрлийн нэвтрэлтийн яг зангилаа цэгүүд дээр нь өөрсдийнхөө тоног төхөөрөмжийг суулгаад энэнийг нь гар утасны аппликейшн хийж гар утасныхын аппликейшнтэй нь холбоод хөрөнгийн менежмент хийж байгаа талдаа буюу одоо сөөх талдаа төлбөрийнхөө нэхэмжлэхийг үүсгэх нөгөө айлууд руугаа санал юугийн үеийнхаа хийсэн ажлынхаа тайлангаа явуулах эсвэл зар мэдээлэл явуулах ч гэдэг юм те айлтайгаа харилцаж байгаа хэсгүүдийг нь бүгдээрийн захимжуулаад тэгээ үндсэндээ энэ хоёрын хоорондын харилцаа тэр чигтээ захимжиж байгаа гэсэн үг. Манай компанийн барилгын ухаалаг технологи барилга байгууламжийн одоо холбоо тохиоллын системийн чиглэлээр ажилладаг. Ялангуяа одоо энэ хөрөнгийн менежментийн салбарт энэ ухаалаг технологи нэлээд хоцрогдолтой явдаг учраас бид нар ерөнхийдөө бол энэ чиглэл дээр нь хамтарч ажиллаач гэсэн саналыг хүлээж аваад энэ төсөл дээр хамтарч ажиллахаар болсон юм аа. За манай систем үндсэндээ бол хөрөнгийн менежментийн програм хангамжийг цогцоор нийлүүлээд өгж байгаа. Тэгээ энэ маань бол оршин суугч талдаа оршин суугчийнхаа аюулгүй байдал амьдралын тав тухайг хангах, сөөх талдаа болохоор одоо төлбөр дамжуулалт төлбөрийн одоо менежментийн систем, тэгээ оршин суугч нарын орох гарах урсгалын менежментийн системийг нэг дор төвлөрүүлж өгж байгаа гэдгээр нэлээд онцлогтой. Тэгээд оршин суугч одоо хөрөнгийн менежментийн байгууллага буюу сөөх хоёрын хоорондын уялдаа холбоог л нэлээд өндөр түвшинд хангаж өгж байгаа гэдгээр онцлогтой юм байна. Орж яагаад гоё байх хэрэгтэй юм бэ? Ер нь бол би орчны зураг хийх гэлтэй. Заслын будгийн хүмүүс хийхэд нь зургийг хийж өгдөг байхгүй юу? Орчин гоё явах юм бол жишээлбэл хүмүүс өглөө ажилдаа явахдаа сэтгэл хангалуун гардаг тий. Орой ирэхдээ бас тайвширдаг ч гэх юм уу. За тиймэрхүү ямар ч амьдралын чанарт маш их нөлөөлт юм байна. За төслийн санал ирэхэд бол нийгэмд хариуцлагатай төсөл байна гэж баяртайгаар хүлээж авсан. Ер нь бол хүн болгонд байдаг асуудал, айл болгонд байдаг асуудал, надад ч бас байдаг. За мэрэгжлийн хүний хувьд бол орж үзсэн бүх орцонд бол ер нь алдаа дутагдал гоё байгаа зэрэг нь бол анзаардаг л да. Манай одоо шинээр баригдаж байгаа байрнууд харьцангуй гайгүй, дизайны, өнгөний сонголт сайтай байдаг. Хуучны орц бол өнгөний сонголт нэлээ тод өнгө гат идэг. Хааны ялцууд чинь даацаа байх хэрэгтэй бол эрээс бодвол хашаангүй үндэ зэрэгтэй байх хэрэгтэй шүү дээ. Эрээс автоматд одоо чанартай байх хэрэгтэй. Ямар нэгэн асуудал үүсдэг автомат онцлог байгууламжийн аюул хөдлөх хэрэгтэй. За манай компани одоо үүсгэн байгууллагад одоо 30-10 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Цахилгааны, эрчим хүчний цогц үйлчлэгээ ингэж одоо хэрэглэгчтэй хүргэж ажилладаг ийм компани байна. За энэхүү төсөлтөд бид нар хамтарч ажилласнаар нийгэм чиглэгдсэн бас нэг тодорхой хэмжээний зөв мессежийг өгөхийг зорж байгаа. Яагаад гэвэл зөвхөн энэ 3 байрны 3 орцны асуудлаар биш нийт одоо юу гэдэг Улаанбаатар хотын хэмжээнд, орон нутгийн хэмжээнд байгаа орон сууц, хувийн аж ахуйн нэгжүүдийн барилга байгууламж объектууд дээр гарч болцсохгүй эрсдлүүдийг за магадгүй одоо байгаа асуудлуудыг яаж шийдэх шийдэл гаргалгааг бид нар бас хамтдаа олж харах ийм боломж байх болоо гэж эндээс одоо энэ төслийн хүлээлтээр харж байгаа гэж. Тэгэхээр ер нь бол гэр гэдэг чинь хүний тийм 18-нд дулаахан тийм нэг хайр гэсэн айр орцсон тийм азар шүү дээ гэр гэдэг чинь тийм. Тийм болохоор бид нар одоо гэр орчноо одоо тийм нэг бодог гэхэрэл заавалч хүний хэдэн өдөр үргэлжсэн толгоо өвдсөн үргэлжсэн нэг бид хуртай байж тийм байх хэвээр биш. Харин одоо бол тэр ямар ч тийм хоогүй айрч нээлттэй за тэгээд тийм бодгонуудтай шүү болоо тийм үнэрцгийн хослоос тийхэ байхгүй шүү. За тэгээд амтрах хослоос сайжруулъя гэж тэгээд энэ хэвдөө төсөлтөс юм. Энэ бол юм хүн болгоны ажил байдаг өрхөн тийм толгоцсон асуудал байдаг. За тэгээд дээр хамтараа нэгдээд ямар болж чадсан тэгээд нэг хүмүүс өгч чадвал энэ бол амар тийм том соёл. За манай байгууллага бол Amido Paint гэдэг нэртэй
За манай компани нь бол Азийн номер 1 дэлхийд 4-т ордог тийм будгийн брендийг оруулж ирж байгаа. За будгийн ажил, орчны засвар, сургуулийн засварч гэдэг юм уу те ямар нэгэн засвар будгийн ажил ихээр нэг хүмүүс үнэрттэй, хурц үнэрттэй, хэдэн өдөр арилддаг, толгоо өвдөгдөг. За тиймэрхүү байдаг. За тэрийг бид нар бол ер нь бол өөрчлөе, үнэргүй, хүний биед ямар ч хоргүй байгаль орчин дээлтэй. За тэгээд олон жил өнгө алдахгүй, байнгын засаадах шаардлагагүй. Тэгээд бид бүгдийн хайртай объектыг хамгаалж өгдөг. Хамгаалагч юм аа гэдгийг нэр хүмүүст илүү сайн ойлгуулж таниулъя гэсэн тийм хүсэлтэй байгаа. Манай сөхийг авраач төслийн хүрээнд сонгогдсон 3 байранд дараах ажлууд хийгдэхээр төлөвлөгдөөд байна. 39-р байр хан шал таазны засал будгийн ажил, цахилгааны дүгнэлт монтаж, орцны мэдрэгчтэй гэрэл суйрлуулалт, сөөхийн менежментийн зөвлөгөө дүгнэлт, сөөхөд зориулсан галын хорийн багц, цэвэрлэгээ үйлчилгээний багц, орон сууцны ухаалаг систем буюу лифтний нэвтрэх систем, автомашины нэвтрэх систем, аппликейшн бүхий нэвтрэх шийдэл. Happiness Town орон сууцны ухаалаг систем буюу лифтний нэвтрэх систем, автомашины нэвтрэх систем, аппликейшн бүхий нэвтрэх шийдэл. Сөөхийн менежментийн зөвлөгөө дүгнэлт, сөөхөд зориулсан галын хорийн багц, цэвэрлэгээ үйлчилгээний багц, хүүхдийн тоглоомын талбайн, ич бүрэн шинжилэлт. Архтай шар байр хан шал таазны засал, будгийн ажил, цахилгааны дүгнэлт монтаж, орцны мэдрэгчтэй гэрэл суйрлуулалт, сөөхийн менежментийн зөвлөгөө дүгнэлт, сөөхөд зориулсан галын хорийн багц, цэвэрлэгээ үйлчилгээний багц зэргийг 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөд байна. Улаанбаатар хотын орон сууцнд амьдардаг иргэдийн асуудлыг хөндсөн манай шоуны эхний дугаар энэ үрээд өндөрлөж байна. 3 байр сонгогдсон. Энэ 3 байр хэрхэн өөрчлөгдөхийг дараагийн дугаараас хүлээн авч үзээрэй. Шинэлэг 3 байрын нэг болсон та бүхэнд юуны өмнө баяр хүргэе. За танай байрны хамгийн том асуудал юу вэ? Балкон руу амар их ус урсаж орж ирдэг. Гэрэлж идэх юм уу? Тэгээ хүүхдийн тоглоомын талбай бас айгүй аюулгүй байдал хангахгүй байгаа шүү дээ. Манай байрны хувьд бол тэгээ зарим оршин суугч өөртөө нэг мөнгө өгдөг юм биш шүү дээ. Маш идэвхтэй оршин суугчид байна. Үнэхээр гайхалтай, жоохон атаархлаа. Дараагийн байрны оршин суугчид яг эдгээр оршин суугчид ч хүлээж агуул уу? Би өөрийнхөө мөнгөөр өгсөн төлбөрийнхаа юмыг танаас нэг надад хийсэн ажил байгаа учраас 16 жил ингээ засварчгүй юу ч ингээ байж байгаа. Цөөгийн мөнгөө өгдөө. 120 цэг төгрөгийн авлагатай. Асуудал юунд байгаа юм? Тэр сөөхтэй байгаа юм уу? Ийм учраас иргэд бол угаасаа нэгдэж хагаад манай сөхийг авраач гэсэн энэ төсөлд бол идэвхтэй оролцсон. Энэ яасан төсвөл нүрэг хүмүүс улгаалцсан юм уу эдрэг? Хүний аюулгүй байдал одоо хамгийн тухтай нөхцөл чинь гэр орон байдаг шүү дээ. Гал үлдэгэмжигч. Бидний зорилго бас нэг юм байна гэдэг. Ердөө ганцхан байрны оршин суугчид те ийм амар бухимдалтай ууртай байна шүү дээ.